За юу цаана манайхан Crime Story суугтаа эргээд тавтаймаар л бүх сонсогчдод шинэ оны мэндийг хүргэе. Тэгээд хэрвээ манай сувгийг анх удаа сонсож байгаа л энэхүү сувг маань бас явдал олон бодит гин тэргийн талаар ярилцдаг юм сувг байгаа. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад 2018 онд болсон нэгэн гин тэргийн талаар бүх дэлгэрэнгүй дэтээлийг нэрчгөөр бэлтгэсэн. За ингээд ч тэрэлүүгээ орцгоё. Өнөөдрийн дугаар дээр ярих хүнийг Патрик Деласерто гэдэг би цаашдаа Патрик гэд төдийдээ. Патрик 1992 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Флорида мужид төрсөн. Патрик аав ээжтэйгээ аз жаргалтай хүүхэд насыг өнгөрүүлж ахлах сургууль их сургуулаа төгснөхийн дараа аавтайгаа хамт барилгын ажил хийж эхэлсэн. Патрик багын л хүүхдэд амьтан тайртай, зөөлөн, сайхан сэтгэлтэй залуу байсан. Тэгээ аав ээжтэй үргэлж хайр тавиантэйгээ гэрлэж хүүхдтэй болж гэр бүл зохиох нь бол миний амьдралын одоо хамгийн том хүсдэг зүйлээ гэж хүртэл ярьдаг байсан. Патрикийн аав ээж хоёрынтэй сүүлд салчсан юм байлээ. Тэгээд салчсан учраас Патрик аавтайгаа хамт амьдардаг байсан. Тэгээ ээж нь бол нэлээд зайтай өөр дүүрэгт амьдардаг байсан. Тэгээ Патрик ээжтэйгээ хаяа амралтын өдрөөр очиж уулздаг болсон. 2017 оны 7 дугаар сард Патрик 25 наснда Джессика гэх нэг эмэгтэйтэй онлайнаар танилцсан. Тэгээд онлайнаар танилцаад хэдэн өдөр чатсныхаа дараа Патрик Джессика хоёр уулзгаар болж анхны болзон дээрээ л хин хиндээ маш их татагдсан гэдэг. Анхны болзон дээрээ л ер нь хамттай байх ёстой хүмүүс гэдгээ ойлгож төд хөдөлгүүдээр хоёр бол үерхэж эхэлсэн. За Джессикагийн хувьд бол Патрикаас 4 насаар ич банкны тейлер хийдэг юм эмэгтэйдээ өмнө нь 2017 оны ихэр 8 жилийн одоо үерхлээсээ салаад одоо дээрийн апп татж байгаа. Тэгээд Патриктай бол танилцсан. Патрик 25 нас хүртлээр хэд хэдэн удаа үерхэж байсан ч гэсэн өөрт нь тохирсон хүнийг олохгүй байсан. Тэгээд гэртээч барыг эмэгтэй хүн бараг л авчирж байгаагүй. Хэрнээ Джессикатай танилцаа сарын дараа гэтэл аав ээжтэйгээ танилцуулаад she's the one буюу одоо нэг ийм л эмэгтэй юм байна гэж хүртэл аав ээжтэй хэлсэн. Патрик Джессика хоёр бол өөр хотод амьдардаг байсан. Тэгээд хэдий өөр хотод амьдардаг байсан ч гэсэн энэ хоёр хот нь хоорондоо 60 км-ийн зайтай байсан учраас ажлаа тараад ч юм уу амралтын өдрөөр бол ер нь бол маш их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг байсан. За танилцснаасаа 6 сарын дараа Патрик Джессикагаас надтай гэрлэх үү гэж асуусан. Тэгээд энэ нь Джессикагийн хувьд бол хүнхээр хайртай болчихсон байсан учраас амьдралдаа одоо хэлжсэн хамгийн амархан тим гэдэг хариулт байсан гэж хүртэл хэлжсэн. Ердөө ингэж танилцснаасаа хойш 6 сарын дараа энэ хоёр бол ингэж сүй тавьсан байдаг. Тэгээд Патрик Джессика гуйхтаа маш үнэтэй бөгж тусгайлан хийлгэж байсан ч гэсэн тэр нь нэлээд одоо удах гад байсан учраас хүлээж тийсэхгүй одоо төрхөн зур өөр бөгжөөр Джессикагаас бол надтай гэрлэхүү гэж гуйсан байдаг. Тусгайлан хийлгэж байгаа бөгжөөж хүлээж чадахгүй тийм л ихээр хурдан хамттай байх амлалтыг нь авч энэ хороогийн хамгийн аз жаргалтай эмэгтэй байхыг Патрик бол хүссэн. Тэгээд өмнө нь хэлсэнчлэн Джессика өмнө нь өөрөөсөө 20-од насаар ах нэгэн эрэгтэйтэй 8 жилийн турш үүсгэж байгаад яг 1 сарын өмнө одоо Патриктэй танилцахаас 1 сарын өмнө бол салсан байсан. Салсан эрэгтэйг нь болохоор Бендер гэдэг 1967 оны 7 дугаар сарын 7-ны өдөр төрсэн. Тухайн үед бол 50 настай байсан. Тэгэхээр Бендерийн хувьд бол хөрөнгө оруулалтын чиглэлээр маш амжилттай, ажилтай, санхүү эрхчлөлөөнд хүрсэн маш том байшин амьдардаг юм баян ир байсан. Бендерийн хувьд бол тэг уралдааны машин болон буу цуглуулахаа битээ тэгээд эхнэрээсээ салсан гэж хэлж Джессикагаа 2009 онд 21 настай байхад нь үерхсэн. Хідээж эхнэрээсээ салаагүй байсан юм билээ. Тэгээд яаж эхнэрээсээ одоо салаагүй гэдгийг нь одоо мэдэхгүйгээр 8 жил хамт байсныг нь мэдэхгүй ч 8 жилийн турш бол нууж Джессикатай үерхэж бүр сүү хүртэл тавьсан байсан. 2016 онд Бендер нэг жижиг хагалгаанд орох хэрэгтэй болоод тэмлэгт хөвцөн. Тэгээд тэр эмнэлэгт нь бол Джессика найз залуудаа сюрприз барих гээд гинт эмнэлэг дээр нь яваад ороход нэг эмэгтэй бол өрөөнд нь одоо Бендертэй хамт байсан. Тэгээд Джессика гайхаад эмэгтэйгээс чи хэн бэ гэхэд нөгөө эмэгтэйнээс гайхаад чи өөрөө хэн бэ гэхэд Джессика би сүйд бисгүй байна гэд бүгжээ харуулсан чинь нөгөө өрөөнд нь нэсэн эмэгтэй нь би эхнэр нь байна гэд өөрийнхөө бүгжийг бас харуулсан. За ингэж Джессика 2016 онд хамгийн анх Бендерийг их нэртэйгээ одоо хүртэл холбоотой гэрлэлтээ салгуулаагүй байгаа юм байна гэдгийг нь бол мэдсэн.
За Бендрийн хувьд бол мэдээж одоо баригдсан даруйдаа бол уушлалтгүйсэн, уушлаараа энэ бүхэн зүгээр л одоо хүүгийнхэн төлөө байсан юм аа. Аав ээж нь салсан тийм зүйлийг хүүдээ бол үзүүлмээргүй байсан гэж худлаа одоо уучлалтгүйсэн ч гэсэн Джессика энэ үйлдэлийг нь бол уучлалтгүйгээр 2017 оны 5 сард энэ хоёр бол салаад сарын дараа 6 сард нь Патриктай аппликейшнээр танилцсан нь бол тэр байсан. Мэдээж энэ салт нь бол Бендрийн хувьд бол маш хүнд туссан. Тэгээ өөрөөсөө 20 насаар дүү 8 жил үерхсэн найз бүс хүн шууд сална гэд салсанд бол үнэхээр шаналж Джессикаг 50 тавьж явуулахгүй хэсэгтэй л бол одоо чаргууцалдаад хэцүү байсан. Тэгээ Бендер Джессикаг салаад 1 сарын дараа өөр одоо Патрик гэх залуутай үерхэж эхэлснийг нь мэдээд эхэндээ бол одоо гуниглаад хэцүү байсан ба сүүлдээ бол бүр уурлаж эхэлсэн. Уурлаад, уцаар дарамтлаад, мессеж хүчээд, voice mail явуулаад ер нь бол хэсэгтээ бол ерөөсөө энэ хоёроос бол хараагаа салгаагүй. Тэгээд энэ олон жил чамд ямар их зүйл зориулсан бэлээ. Чи зүгээр л ингэж өнгөрнө гэж бодоо юу гэж уурлаад эсвэл гинт байж байгаа л намайг уучлаарай. Чи л миний цорын ганц хайр шүү дээ гэж гуйж нэг үзээд бүр ерөөсөө нэг ч өдөр тайван байлгаагүй. Тэгээ Патрикийн хувьд бол 25хан настай залуухан дөнгөжөл амьдралаа шинээр эхэлж байгаа юм тэгээд одоо хичээж байгаа юм залуу байсан бол Бендрийн хувьд бол Патрикаас яг 2 дахин ах 50 настай аль хэдийнэ байр суурь олчихсон мөнгөтэй баян ир байсан. Тэгээ хэдий тийм байсан ч гэсэн Джессика бол ямар ч эргэлзээгүйгээр Патрикийг бол сонгож хэдхэн сарын дараа сүү тавьсан нь бол Бендрийн хувьд бол үнэхээр төвчж чадахгүй хэцүү зүйл байсан. Джессика тэгээд ер нь Патриктай үерч байгаа гэдгийг хэлээгүй ч гэсэн Патрик Джессикатай үерхэд удааг байхдаа Facebook дээрээ хамт ахуулсан зураг тавьсныг нь Бендер олоод ингээ өөрөө мэдчихсэн юм хэлээ. Тэгээд тэр олж мэдсэн цагаас эхлээд Патрик руу бол занл хийсэн мессеж бас бичиж эхэлсэн. Тэгээд би чамайг одоо хаана амьдртыг чинь мэднэ. Наа эмэгтэйд чинь би хайртай. Наа эмэгтэй чинь ч гэсэн надад хайртай чийл байлч хамл битээр буцаад нийлнэ. Хэрвээ та хоёр ингээ хамт байгаад хамбал та хоёрыг би одоо ингээ зүгээр л ингээд өнгөрөөнө гэж бодож ийн үү гэх мэт одоо мессежүүдийг бол айгүйх бичдэг байсан. Тэгээ ийм мессежүүд мэдээж Патрикт ирээд байсанд бол тухгүй байсан ч гэсэн Джессика битгий санаа зовоо би аргалнаа гэсэн учраас Патрик Джессикад итгээд зүгээр л одоо өнгөрөөсөн. Бендрийн занл хийсэн мессежүүд нь бол Джессика руу ирсээр л байсан. Тэгээ сүүлдээ бол бүр би хөсөөрхөн алдаг хүн болсон. Тэгээ тэр хүнээд би юу хийлгэнэ гэж чи бодож байна гэх мэт бүр сүүлдээ яг Патрикийн амь насанд нь шууд юм занл хийсэн мессежүүд бол ирээд байсан. Тэгээд яг ийм мессеж ирсний дараа Патрик Джессика хоёр бол за одоо бол хангалттай юм байна. Хоёулаа бол арга хэмжээ авч чадахгүй юм байна. Тэгээд өөртөө байгаа бүх мессежүүд болон voice mail-үүдээ цуглуулад цагдаа төгсөн тийшүүхээс энэ одоо хэргийг нь авч үзээд Бендерт бол энэ хоёр хүнтэй холбоотой байж болохгүй, ойртож болохгүй гэдэг шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш 2 сар Бендрээс бол ямар ч мессеж ирээгүй. Тэгээ тэр хоёр заашгүй одоо л нэг ойлгож ах шиг байна. Одоо л нэг одоо бит хоёрыг тавьж явуулж ах шиг байна гэж бодоод баяртай хэсэг нэлээд ер нь нэг гоё сайхан тухтай байсан. 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Патрикийн аав руу нэг хүн залгаад хүргэлтээс явж байна. Гэрээчин гадаа ирсэн мэн гэрт ч хүн байгаа юу гэж асуухт нь аав шууд нөгөө хийлгэж исэн үнтэй сүүн бөгч нь хүргэлтээр ирж байгаа юм байна гэж бодоод манай хүү гэртээ ганцаараа байгаа. За би залгаад хэлье гэж хэлээд уцаад хасасан. Тэгээ аав нь хүргэлтийн үнтэй ярьж чад шууд хөөрөөгөө залгахт Патрик бол ерөөсөө уцаа авахгүй байсан. Тэгээ гайхаад сүүлдээ 2-3 залгаад авахгүй байсан учраас хүргэлтийн хүн ирсэн байна гэд мессеж бичээд үлдээсэн. Тэгээ хэсэг хугацааны дараа мессеж бичсэний дараа нөгөө хүн нь хүргэлтийн үнэнч дээр хүү одоо Патрикаас нь ч тэр дахин ямар нэгэн залгаагүй учраас хүүгээ хүргэлтийн үнтэй уулзаад нөгөө хүргэлтээ авч дээл гэж бодсон. Тэгээ Патрикийн аав энэ өдөр бол нэлийн хол ажилдаа явж байсан юм хэлээ. Яг энэ өдрийн өглөөн нь Бендер Джессика руу 2 сарын дараа анх удаа залгсан юм хэлээ. Тэгээ Джессика бол мэдээж утсаа аваагүй. Тэгээд өглөөнөөс хойш өдөр хүртэл Джессика Патрик руу бүр хэд хэдэн удаа залгсан ч гэсэн Патрик юусоо утсаа аваагүй. Тэгээд өглөө нь Бендер өглөө залгсан. За тэгээд нэлийн удаан хугацаанд ингэ чимээгүй байжгаад гинт нэг өдөр өглөө залгсан. Тэгээд Джессикагийн утсыг ер нь бол Патрик дандаа авдаг. Тэгээд энэ өдөр ерөөс авахгүй байсанд бол нэлийн муу савин татаад Джессика бол Патрикийн аав руу залгсан. Та очиод үзхүү гэхэд аав нь хол байсан учраас Джессика өөрөө
Патрикийн гэрлүү нь бол явхаар шийдээд ажлаасаа эрт гараад явсан. Бараг 1 цагийн машинтайгаа явж байгаад Патрикийн гэрлүү орж үзэхэд бол Джессика бол үнэхээр өөрийнхөө нүдээр аимшигтай төр зургийг бол харсан. Тэг харамсалтай нь Патрикийн цуснд будагдсан цогцсыг бол Джессика өөрийнхөө хоёр нүдээр харсан байсан. Тэг Джессика харсан дээрүүдээ сүйт залуудаа хиймэл амьсгал хийх гэж оролцсон ч хитрхи оройтсан байсан учраас шууд 911 рүү буюу цагдаа руу залгасан. Аллах болсон өдрийн өмнөх өдөр нь Патрик унтахдаа Джессика руу хайртай шүү, сайхан амраарай, өглөө залгая гэж дуудшуудан явуулсан байсан нь Патрикийн Джессика руу явуулсан хамгийн сүүлийн дууд мессеж нь байсан. Цагдаа нар ирж цогцыг шинжлээд үзэхэд Патрик нийт 4 удаа буудуулан амь насаа алдсан байсан. За толгой, нүүр, өгзөг, цээжиндээ бус бүр нэг удаа буудалсан. Патрикийн авсан бууны шархнаас нь үзэхэд Патрикийг маш ойрын зайнаас буудсан байгааг нь бол цагдаа нар олж мэдсэн. Тэгээ Патрикийн цогц нь ингээ шатнаас хоошоо унсан маягтай байснаас нь харахад Патрик гэмт хэрэгтнийг буутай байгааг нь хараад цугтаах гэж явахдаа араасаа бас буудалсан байх магадaltaй гэж цагдаа нар бол үзэж байгаа. За цагдаа нар хэргийн газрыг шинжилээд үзэхэд гаднаас ер нь хүчээр нэвтэрсэн уул муур бол ерөөсөө байгаагүй. Халуурчин тэгээд Патрикийн компьютер гэрийн үүдний хаалганы дээр байдаг камерны hard drive зэргийг нь салгаад аваад цухтаачихсан байгааг нь цагдаа нараас илрүүлсэн. За тэгээд хэргийн газар хамгийн сүүлд Патрикийг харсан олсон хүн болох Джессикагаас цагдаа нар хамгийн түрүүнд мэдүүлэг авсан. Тэгээд Джессика яриа өгөх бүр ямар ч ёрчгүй байсан ч гэсэн өөрийгөө өвчлээд цагдаа нарт үгнийг хийсэн хүн нь бол Бендер буюу одоо манай X байхаа над руу өнөө өглөө залгсан. Тэгээ би уцаа аваагүй. Патрикийг бол өөр ингэж аимшигтайгаар хүн байхгүй. Та бүхэн одоо энэ хүнийг яаралтай барьж өгч туслаач гэд уйлаад гуйсан. Цагдаа нар тэгээд Джессикагаас нэг зүйлийг бол гуйсан. Тэгээ чи одоо яг Бендер руу залгаад бүх зүйлээ ял хэдийн яг өөрийг нь гэдгийг нь мэдсэн юм шиг одоо яагаад ийм зүйл хийсэн юм бэ гэж залгаад өгч болох уу? Джессика шууд л зөвшөөрөөд Бендер рүү залгасан чинь Бендер байна уу гэж шууд утсаа авдаг. Бендерийг утсаа авахт нь Джессика шууд л чи өшөөгөө авч чадлаа. Чи миний амьдралыг сүрүүлээ гэхэд Бендер юу яриад байгаа юм бэ? Би ямартай чиний юу болсныг бол харсан, мэдсэн. Гэхдээ би биш шүү дээ. Намайг ийм зүйл хийх хүн биш гэдгийг чи хамгийн их мэдэх ёстой доо. Би чиний найз шүү дээ гэх мэт одоо бүх зүйлийг бол булзааруулад өөрөөсөө бол холдуулаад байсан. Хэдий тэгээд Бендер өөрийгөө уцаар ярихдаа ямар ч хамаагүй гэж хэлсэн ч гэсэн өмнө нь маш олон удаа Патрикийн амь насанд нь занал хийсэн зүйлийг бичээд ална гэж хүсэл хэлжсэн учраас цагдаа нар бол хамгийн түрүүнд Бендерийг сэжигтнэр татсан. Цагдаагийн газар ирсэн даруйдаа Бендер бол би мэдэхгүй, би ийм зүйл хийх хүн биш гэхээс өөр зүйл хэлээгүй. Тэгээд нөгөө талаас цагдаа нарт бол дээрэс нь бас шууд Бендерийг их нотлох баримт хангалттай байгаагүй учраас тавьж явуулалгүйгээр нотлох баримт гарч иртэл Бендерийг бол хорьсон. За Бендерийг хорсны маргааш нь цагдаагийн газар руу өөрийгөө Бендерийн хуучин ихнэр байна гэх хэмэгтэй бол залгаад надад хэлэх зүйл байна гэж хэлдэг. Тэгээд мөрдөгчд бол тэр даруйд нь одоо тэр залгсан эмэгтэйтэй уулзах газар товлоод нэгэн газрын зогсоол дээр бол уулзаад зарим нэг зүйлийг бол мэдэж авдаг. За тухайн эмэгтэй цагдаа нартай уулзсан даруйдаа би Бендерийн хуучин ихнэр байгаамаа. Бид 2017 оны 12 сард гэрэлтэй салгуулж 2 тишээ болсон. Тэгээ салхаас өмнө би хэдэн өдрийн өмнө Бендерийн тэмдэглэлийн дэвтрээс нь аллахын төлөвлөгөө гэмээр юм уу нэг зүйлийг олсон. Тэгээ би олсон даруйдаа тэр зүйлийг бол Бендерээс юу болохыг нь бол өөрөөс нь асуусан ч гэсэн Бендер зүгээр л төсөөллөөрөө юм бичсэн юм аа. Тоох хэрэггүй гэд дэвтрээ булаагаад авсан. Тэгээ би тухайн үед бол нийхэм бодоогүй угаасаа ийм зүйл хийх хүн биш гэж бодож исэн учраас тухайн үед бол тоогоогүй. Тэгээ өнөөдөр би юм мэдээ хараад яахаа мэдэхгүй одоо хэлэх хэрэгтэй байхаа гэж бодоод та бүхэнд хэлж гинэ гэсэн мэдүүлгийг бол цагдаа нарт өгсөн. Цагдаа нарт мэдээж ийм чухал мэдээлэл ирсэн учраас шууд Бендерийн гэрийг нэгжих шаардлагатай юм байна гэж шийдээд Бендерийн гэртэн нэгжлэг хийсэн. Тэгээ цагдаа нар Бендерийн одоо гэрт нь орсон даруйдаа том өрөөний хогийн савнд нь 2-3 цаас ингээ бөөр хилүүд одоо нуглаад ингээ хайчихсан байгааг нь дэлгээд үцхэд нөгөө эхнэрийнх нь яриад байсан аллахын төлөвлөгөөг нь бол олсон.
Аллагын төлөвлөгөө нь бараг юм 3 хэсэгтэй байсан. Нэг хэсэг нь бол Патрикийн гэрлүү нэвтрэх зам, байшин гээд бүгдийг нь юм гараар зурсан газрын зураг байсан бол нөгөө хоёр нь болохоор бүх хийх зүйлээ бол нэгд нэгэнгөө бичсэн дэлгэрэнгүй тийм аллагын төлөвлөгөө бол байсан. Хэргийн газар гарсан Патрикийн байшин, хашаа, хаалга гээд бүх зүйлийг нь дэлгэрэнгүй зурсан байгаагаас нь харахад маш удаан энэ аллагаа төлөвлөсөн байгаа нь бол бас харагддаг. Аллагын төлөвлөгөөнөөс заримаас нь дуртах юм бол нэг мөрөнд очихоос өмнө гэртээ ганцаараа байгааг нь шалгах гэж бичсэн байсан. За бас нэг мөрөнд гутлынхаа ууланд том лентээр битүү наанаа тэгвэл гутлын мөр гинт хэргийн газар бол мөр бол үлдэхгүй гэж бичсэн байсан. За бас нэг мөрөнд аллагын дараа хувцас, бээли, буу гэх мэт зүйлээ бүгдийг нь устгах гэх мэт зүйлийг бол дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн байсан. Энэ бүхэн яг л нөгөө төлөвлөгөөний дагуу болсон. Тэгээд гэртээ ганцаараа байгаа гэдгийг нь аав руу залгаж мэдснийхаа дараа Бендер энэ аллагаа яг л бичсэн зүйлийнхаа дагуу хийж гүйцэтгсэн юм. Патрик хэдий 4 удаа буудалсан ч гэсэн 2 ширхэгэл сумны кейс хэргийн газраас олдсон. Тэгээ Бендерийн гэрээг нь нэгж явах үедээ нөгөө олдоогүй нөгөө 2 сумны кейсийг нь бас шкафнаас нь олсон. Гэмт хэргийн бол хамгийн том нотлох баримт болсон. Бендерийн гэрээс нь буунууд олдсон ч гэсэн яг гэмт хэргийн үйлдэхэд бол ашигласан буун бол хаанаас ч олдоогүй. Тэгээ Бендер тэгээд яг л нөгөө төлөвлөгөөн дээр бичснээрээ гэмт хэрэгтэй холбоотой бүх зүйлээ устгах гэж бичснийхаа дагуу хааны газар нуусан байх. Тийм магадгүй ямар нэгэн том гол далай ч юм уу нуурны гүнд бол байгаа хаа гэж цагдаа нар бол үзчихсэн. За ингээд Патрикийн амнасаа алдснаас хойш 48 цагийн дараа гэтэл цагдаа нар Бендер 100% алуурч муу юм байна гэдгийг нь олоод мэдчихсэн байсан. Бендерийн шүүх хурал төдөөдөлгүй эхэлсэн. Тэгээ Бендерийн өмгөөлөгч нарын өмгөөлж исэн өнцг нь болохоор энэ хүн зүгээр л өөрийнхөө фантаз төсөөлөн бодсон зүйлээ бичсэн. Яг бодиттой ДНХ хэргийн газарт байсан гэдгийг 100% нотлох зүйл нэг ч зүйл байгаагүй шүү дээ. Зүгээр л өөрийнх нь өмнө нь занал хийж ирсэн мессеж төлөвлөгөө гэх нэртэй тийм инээдтэй зүйлээр та бүхэн энэ хүнийг бол шүүж болохгүй, жинхэнэ алуурчныг олох шаардлагатай гэж үтсэн гэсэн юм хөрөө байр суурьтай ясан. Тэгээ өмгөөлөгч нарт угаасаа өөр өмгөөлөх үнцэг байхгүй учраас яг 100% нотлохоодоо ДНХ нотлох баримт байхгүй байсан гэдэг гол ер нь бол үнцгийг бол баримталж байсан. Тэгээд нэмээд бас хэлж байгаа зүйл нь болохоор Бендер бол хизээч Джессикагаас бол холбоогоо таслаагүй. Үнэхээр холбоогоо тассан бол 2017 оны 11-р сард энэ хоёр хүн уулзаж хамтдаа өдрийн хоол идсэн. За дахин 7 хоногийн дараа уулзаж орой хоол хүртэл идсэн. Тэгээ тийм байхад заавал Патрикийг алах ямар ч шаардлага бол энэ хүнд байхгүй шүү дээ гэсэн санааг илэрхийлдэг. Тэгээд харамсалтай нь аль хэдийн Патриктэй үргэлж байхдаа Джессика 2 ч удаа Бендертэй бол уулзсан байсан. Тэгээ Бендертэй уулзахдаа хоёуланд нь Бендер бол нууцаар Джессикатай уулзж байгаа үеийнхаа бичлэгийг бол хийсэн байсан. Тэгээ хамгийн сонирхолтой ачирхалтай зүйл нь Джессика зүгээр нэг Бендертэй уулзаагүй. Тэгээд Бендер Джессикаг ингээ үнсэж гарнаас нь хатгаж байгаа нь харагдсан. Тэгээд Бендерийн гэрт нь орж байгаа нь бас гэрээсээ гарч байгаа нь бол бас бичлэгт үлдсэн байгаагаас нь харахад Бендер бол хэнийг нэг хөслөөд ингээд гэрлөө нь орж байгаа гарч байгаа бичлэгүүдийг нь бол өөрөө хийлгүүлсэн байсан. За тэгээд шүүгч нар бол мэдээж асуусан Джессикагаас түүнхээр л Патриктэй ажиглалтай байсан юм бол яагаад 2017 оны 11 сард 2 ч удаа уулзаж гэрт нь хүртэл атсан юм бэ гэхэд нь Джессика бол тэр надтай уулзахгүй бол чамд болон Патрикт би муу зүйл тохиолдноо. Тэгээд битэрийн амь насанд нь зан хийлээд байсан учраас би түүнийг бол уулзаж тайлшруулахаар 2 удаа уулзсан юм гэдгийг хэлсэн. Тэгээ хүмүүс бол яг энэ нь бол нэлээд сэжигтэй санагцсан. Тэгээд хэдий өөрийг нь бол найз залууг нь занл хийлээд байсан ч гэсэн тайвшруулах гэж уулзсан ч гэсэн бичлэгнээс харахад бол юм тэврээд үнсүүлээд хамт гэрт нь орж байгаа нь бол арай л үр зоригтой байсан юм шиг санагцсан. За ингээд ямар ч тач Бендер шүүх хурал 2021 онд дуусч түнд 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг хийсэн гэж дүгнэлтийг шүүхээс
Өгсөн Флорида мужийн шүүх нь л 1-р зэргийн хүн амны хэрэг хийсэн л бол шууд давж залтах боломжгүйгээр бүх насаар нь хорихлыг бол оноод хэмээлээ. Тэгэхээр Бендрийг бол гин буруутайд тооцож түүнд бүх насаар нь хорихлыг олгосон гэсэн үг. Джессикад тусгаалan тэгээ хийлгэжсэн сүүн бүгж нь Патрикийг амнасаа алдснаас нь хойш 2 сарын дараа Джессикад ирсэн. Тэгээ Джессика Бендрийн шүүх хурал дээр өөрт нь зориулсан бөгжөө зүүсэн байгаанаас харагдсан. Тэгээ Бендер бол одоо хүртэл шорондоо ялаа идлээс хож байгаа. Давж залтах боломжгүй учраас ер нь бол шорондоо хүүхдлээ байна гэсэн үг ээ. За нэг юм 2021 онд саяхан шийдэгдсэн хэргийн талаар та бүхэндээ ярьж өглөө. Тэгээд хүмүүс энэ хэрэг дээр бол Джессикагаас зарим нь нэлээд буруутгах юм байлээ. За харин зарим нь бол бас буруугүй, тэр ч бас хохирчоо гэсэн ер нь байр суурьтай байдгийн байлээ. Тэгээ та хэд манаас ер нь юу гэж бодож байна? Джессика ер нь холбоотой юу, холбоогүй юу санал бодлоо нээлттэй комент хэсэгт бичээрэй. Тэгээ дараагийн дугаар маань удахгүй арах учраас subscribe дарахаа битгий мартаарай манайхаа. За тэгээд баяртай.